Хай. За сайн байцгаана уу цөмгөрөө. Бөмбөлөө суухдаа тавтай морил. Өнөөдөр одоо би ганцаараа болсон явдлын хэрэг ярьж өгд юм уу гэж бодлоо. Өнөөдрийнх бол нэлээд спешиал хэрэг ярилт болох болно. Яагаад вэ гэвэл одоо Германд болсон монгол хүний одоо хийсэн хэргийн талаар ярина. За тэгээ ерөнхийдөө шууд хэрэг рүүгээ орчие гэж бодлоо. Өнөөдрийн ярих хэрэгтний нэр болвол ДЦ Довчин гэж нэртэй нэг залуу байгаа. Тэр нь одоо яг хэн байсан бэ? Тэр талаар бол нэг тийм мэдээлэл юу байхгүй. Хамгийн одоо сонин дээр олж мэдсэн нэг тийм мэдээлэл гэх юм бол 1999 онд Герман руу одоо 20 настай орж ирж амьдарч эхэлсэн нэг тийм залуу. 20-тоо байсан гэхэлэр ч одоо 1979 онд төрсэн хүн гэсэн үг. Одоо 25 онд 46 настай. Тэгээд одоо шоронд бол ерөнхийдөө сууж байгаа бүх хэрэг нь нотлогдоод болоод дуусчихсан. Одоо тэр хүний хийсэн хэргийн талаар ярина. За тэгээд хэлсэн байгаа шүү дээ. Хэрэг үйлдсэн хүн бол монгол хүн Довчин гэдэг нэртэй. Одоо 46-тай. Яг юу хийсэн бэ? Хаана хийсэн бэ гэхлээр Герман улсад Лайпциг гэж хотод одоо 2 эмэгтэй хүн алаад ингээд бүх үе мөчийг хэсэгчлээ. Тэгээд одоо цогцсыг хайцсан байсан. Эхний хохирогч руу нь одоо хэлж үзэхэд бол Дэцэг Мария гэж нэртэй нэг Португалаас ирсэн нэг эмэгтэй байгаа. Тэр үед 43 настай. Өчтөө 2016 онд тийм үйлдсэн нэг тийм хэрэг байгаа. 2016 оны одоо бүр шөнийн одоо Довчин Мария хоёр одоо яг шоудж явж байгаад тэнцээ танилцаа. Тэгээд ерөнхийдөө нилээн бас ууж идэж байж байгаа л шөнө оройн одоо Довчин Марияг гэрлүүг авч явсан гэж байгаа. Тэгээд тэнцээ яг юу болсон мэдэхгүй. Ерөнхийдөө гэрт нь ямар нэгэн болоод одоо ямар нэг харилцаанд ороод тэгчээд дараа нь нөгөө нэг Мариатай нэлээд маргаанд орсон юм шиг байгаа, муудалцсан юм шиг байгаа. Тэгээд яг тэрнийг бол 100% нотлохотой биш. Гэхдээ дараа нь сүүлдээ шүүхэд бол Довчингийн тэгж хэлсэн юм нь гэх юм бол одоо Мария ингэж тэрнтэй бэлгийн харьцаанд оролцоод дараа нь ингээд намайг ингэж хүчинтсэн байрсан гэж цагдаад өгье шүү гэсэн хэрэгээр одоо маргалцснаас болж одоо би бинтэг айгүй муудалцаад тэгээд тэрнээс болоод Довчин одоо айс юм уу яасан уурандаач юм уу бас сохтуу байсан бөгөөд тэгээд бүр нөгөөд Марияг багалцууртаад алдсан юм шиг байна. Тэгэж алчгаа дараа нь бүх одоо цогцсыг хэсэгчлээд тэгээд хэсэгчилсэн тэр хэсгүүдийн бол ерөнхийдөө Лайпцигийн нэг гүүрэн дээрээс одоо нэг гол руу шидсэн баг. Тэр цогц нугасаа удахгүй ялангуяа толгой нь тэрүүгээр алхаж зугаалж явж исэн хүмүүс ингээд эргэн хажуугаар явж хахт нь олсон баг. Бүх цагдаа сэргээл хайж яваад бүх биеийн хэсгүүдийн ерөнхийдөө тэр голын эрэг хавцаагаар бүгдийг тэгэж олсон. Гэтэ өртөөсөө тэр үед бол заас sorry ингээд хэрэг ярьчихсан чи манай муужгаа ингээд нүгээр зугаалаад яваад байна. За тэгээд тэгж хэрэг болсны дараа цогцсыг олсны дараа ерөөсөө яг хэрэгт нь хэн байсан бол мэдэгдээгүй. Тэгээд Довчин бол яг тэр хэрэг үйлдснийхаа дараа ерөөсөө юу ч болоогүй юм шиг цаашдаа ингээл жирийн амьдралаараа ажиллаа хөөгөөл одоо ажиллана гэх юм бол нөгөө машин застдаг тийм механикч байсан гэж байгаа. Тэгээд зүгээр тэр ажиллаа хийгээл энтэн загасчлаа хүмүүстэй уулзж байрал бас ууж идэл шоудаал юу ч болоогүй юм шиг цаашдаа амьдралаа бол үргэлжлүүлж исэн гэж байгаа. За тэгчээ тэр хэрэг болсны дараа нь 6 сарын дараа дахиж бас шөнийн одоо тийм шоу дискотж явж байгаад тэнцэнэ Бэцэг Аня гэдэг нэртэй нэг одоо ээж хүнтэй шоудж байгаа таараа. Тэр нь бол бас ээж хүн гэсэн шүү дээ одоо хүүхэдтэй байсан гэсэн үг. Тэр үедээ 40 настай тэрнтэй танилцаад бас гэрлүүгээ авч яваад яг тэнцэн юу болсон гэж одоо дараа нь шүүхтэр Довчинд асуухад бол Довчин хэлэхдээ тэр надтай цуг ингээд намайг дагаж гэрт маань ирсэн. Тэгчээд ерөөсөө би үхмээр байна. Намайг алаад өг энэ төр гэж
маягийн юм яриа тэгээд тэрнээс болж алсан л ухааны юм ярьсан байсан. Гэхдээ ерөөсөө тэрэнд нь бол ерөөсөө ямар ч шүүх итгээгүй бас адилхан ямар нэг хүчиндэх гэж оролцсон. Гэхдээ нөгөөх ан ян болохоор ерөөсөө бэлгийн харьцаанд орох хүсэлгүй тэгээд тэрнээс болоод ерөнхийдөө бас багалзуурдуулаад алдсан гэж таамагласан байгаа. Тэр нь бол яг тийм 100% хоёр тал нь шал өөр юм ярьж байгаа. Тэр нь 100% нотлогдсон юм бол байхгүй. Ер нь гэхдээ ер нь багалзуурдуулж алуулсан үнэн. Тэгээ бас яг адилхан бүх биеийг ингээ хэсэгчлээд хайцсан бас тэр нь бол 100% баталгаатай үнэн. Тэрний цогцсон юм бол ерөөсөө тэгж гол мол руу хаяагүй. Тэрнийг бол одоо амьдарч исэн байрныхаа тийм зойронд хийгээд хадгалцсан байсан гэсэн. Бас нэг хажуудах нэг барилгын зойр руу бас нэг хідэн биенийх нь хэсгийг ингээд аваач хайцсан байсан гэж одоо тэгж сондөр мэдээлэл өгсөн байлээ. Цагдаа нар бол тэр хоёр дахь цогцсных нь тэр Аня Б гэж хүнийг угаасаа алга болцсон. Тэгээд хайж байсан. Тэгтээ бол ерөнхийдөө тэр цогцсон олдоо тэгэнгүүт л хамгийн сүүлд одоо уулзч харагдсан хүн тэр Довчин гэж тэр нэг Монгол залуу байсан гэд тэрнийг бол ерөнхийдөө барьж авсан байгаа. Тэгээд анх бол тэрнийг одоо алсан барьсан яг тэр хэрэгтэн гэж бол барьсан юм байхгүй. Одоо ерөнхийдөө одоо мөрдөгчд мэдээж хамгийн сүүлд уулцсан ямар нэг гэрч маягаар л тэгж барьж авч ямар нэг юм асуусан юм. Яг тэгээд асууж одоо шалгааж авах үед бол Довчин угаасаа би одоо тэр Аня Б-ийг тэгж алж тэгж хэсэгчилсэн тэрнийг бол би бүгдийг хийсэн ингээд шууд л хэлцсэн байлээ цагдаа нарт. Тэгээд бүх хэрэгээ хүлээж авахдаа ерөнхийдөө бас 6 сарын өмнө Мария гэж нөгөө Португал 43 та хүүхнийг би бас алж тэгж хэсэгчилсэн ингээд ерөнхийдөө бол энэ хоёрын хүүхнийг би алсан гэж бүгдийг хэлж хүлээсэн тийм байнамаа. За тэгээд Довчин одоо бүх хэрэгээ хүлээсэн, юу болсон, яасан хийсэн бүгдийг тэгж шүүхтэр хэлсэн. Дараа нь тэгээд 2017 онд одоо цогцсон олцсон гэж. Тэгээд 2000 одоо мөрдөгчд бүх юм цуглуулад бүгдийг тэгэл ерөнхийдөө шүүхт баригдал 2019 онд ихний шүүхтэр одоо ялаа хүлээж авсан байгаа. 2 хүн алсан хэрэгээр тэгээд ялаа аваад дараа нь яг Довчингийн одоо өмгөөлөгч нар нь бас ялыг багасгах гэж баахан л үзэл ерөнхийдөө 2021 онд бүх ял нь одоо батлагдаж 2 хүний аллагын хэрэгээр 15 жил шоронд суух ял авсан байна. За тэгээд тэрнээс гадна бас айгүй аимшигтай тийм хэрцгий хүнийг алчаад дараа нь цогцсын тэгж амир одоо юу гэх юмтай хүний тэр цогцсын айгүй тийм дорд үзэж тэгж хэсэгчилж хайсан маягаар одоо бүр илүү бас их бүх насаараа суухаас илүү их ял авах юм байна л да. Энэ Германд чинь хамгийн дээдлэх ял нь бол аллагын хэрэгээр 15 жил авна. Тэр нь бүр илүү тийм хэрцгий байх юм бол өшөө илүү тийм 15 жил суусныхаа дараа дахиад бүр илүү удаанаар 15 жилийн дараа шоронгоос бол гарна гэсэн 100% баталгаа байхгүй цаашаа нөшөө шалгаж үзчихээж гаргадаг тиймэрхүү ял авсан байна. Тэгээд ерөнхийдөө бол тиймэрхүү ял авсан хүн чинь дор хаяж нэг 18 жил дор хаяж 18 жил тэгээд бараг дунджаар 20-од жил тэгж шоронд суудаг юм байна лээ. За тэгээд энэхүү хэрэг маань одоо ингээл ер нь дууслаа. Та нарт одоо таалагдсан байх гэж бодож байна. Одоо би бас энэ талаар айгүй их тийм мэдээлэл хайж үзсэн. Гэхдээ ерөөсөө сонин сэтгүүлээс л өөр юм бол олцсонгүй. Энд чи ердөөсөө тийм герман хэлээр тийм ямар ч тийм подкаст мэдээлэл өгсөн тийм байдгүй юм байна. Тэгээд ерөнхийдөө тэр сонин сэтгүүл дээр уншсан бүгдийг л одоо ингэж та нарт цааш нь хүргэлээ. Таалагдсан байх гэж найдаж. Цэцүүнээ маань одоо цаг заваараа бас цуг ийм болсон явдлын хэргийн видеого бас хийх байх. Гэхдээ яг банк цугтаа ингэж ийн гэж бол амлж бол арай чадахгүй.
За тэгээд энэ удаагийн видеог маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн видео хүртэл түр бай.